Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Миний нэр Аз Жаргал, Хавдар судлалын үндэсний төвийн цэежнэн дэмжлэлийн эхэмж. Өнөөдөр та бүхэнд Ocean Heart Хавдрын эрт илрүүлгийн талаар сургалт бэлдэж ирлээ. Эрт илрүүлэг гэдэг нь яг юу юм бэ гэхлээр ямар нэгэн шинж тэмдэггүй бүлэг хүмүүсийг харьцангуй эрүүл хүмүүсийн дундаас тодорхой эрсдэлт бүлгийг сонгон авч тухайн өвөрмөц хавдар мэдрэг мөн хямд төсвөр эм шинжилгээний аргыг ашиглан хорт хавдрыг эрт илрүүлэх, онцлох, эмчлэх ийм цогц тасралтгүй үйл ажиллагааг бол скрининг буюу эрт илрүүлгийн хөтөлбөр гэж нэрлэж байгаа. За эрт илрүүлгийн шалгуур нь юу байдаг вэ гэхээр ямар нэгэн байдлаар тухайн бүс нутагт тухайн өвчин маань нас баралтын түвшин өндөр, тохиолдол өндөртэй байх ёстой. Мөн илрүүлгийн үзлэг шинжилгээ нь бол хүртээмжтэй, мэдрэг чанар өндөртэй, эрт илрүүлсэн тохиолдолд нас баралтыг бууруулах ийм боломжтой ийм өвчнүүдийг сонгон авч эрт илрүүлгийн хөтөлбөрт хамруулдаг байгаа. За илрүүлэг гэдэг маань энэ слайднаас бид бүхэн харж болж байна. Хорт хавдар гэдэг маань хэвийн эсээс ямар нэгэн гадаад болон дотоод нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийн нөлөөгөөр эмгэг эс үүсээд эмгэг эс маань хувиралд орж цөмлөн төрсөн өмнө буюу өөр эртнүүд өсрөхүүлж болдог юм хорт хавдрын эсүүд үүсэх хүртэл энэ процесс энэ дунд л бид хавдрыг онцлох ёстой байгаа. Хавдар үүсгэхээс урьдчилан сэргийлэх мөн нэгэнт үүссэн тохиолдолд эрт үед нь онцлох нь бол эрт илрүүлгийн үндсэн зорилго байдаг. Тэгэхээр хэвийн эс гэд хар зураас байгаа. Тэрнээс өмнө үед нь онцлол маш сайн энэ үед бид нэр эрт хавдрын урьдл үед нь оншилж гэнэ гэж үзнэ. Энэ үед эмчилгээ 100% авдаг бол энэ хар зураас арагшаа цөмлөн төрсөн эс буюу хорт хавдрын нэгэнт үүссэн тохиолдолд эрт үед нь оншилсан тохиолдолд эмчилгээний үр дүн өндөр боловч мэдээж 100% эмчлэгдэхгүй байх юм эрсдэлтэй. Гэхдээ л эмчилгээний үр дүн маш өндөр байх хэрэгтэй. Тэгэхээр хорт хавдрын гол аюул юу вэ гэхээр хожим үед онцлогдож байна. Хожим үед онцлогдсон тохиолдолд эмчилгээний үр дүн муу байна. Ингээд төхөл төрөх юм аюултай. Ийм өвчин гэдгийг бол бид бүгд мэдж байгаа. За өнөөдрийн уушны хавдрын тухай сэдэв болохоор дараах 8 хэсгээс тогтож байна. Ерөнхий ойлголтын уушны хавдрын талаар ерөнхий ойлголт, давхар зүйн ямар байгаа юм, эрсдэлт хүчин зүйл, илрүүлгийн алгоритм, илрүүлэг хийх шинжилгээний арга, дүгнэлт хийх, эргэн дүүх зөвлөгөө, дараагийн шатлал руу хэрхэн илгээх вэ гэсэн ийм 8 хэсгээс бодож байна. За ерөнхий ойлголтын тухай авч үзэх юм бол уушиг гэдэг бол хүний амьсгалын чухал эрхтэн. Тэгэхээр энэ амьсгалын чухал эрхт маань хос эрхтэн байгаа. Бар унцүү. Тэгэхээр нэг уушгинд эсвэл хоёр уушгинд хоёуланд нь эмгэг эсүүд үүсч хяналтгүйгээд үүсчихийг болохоор уушны хорт хавдар гэж нэрлэж байгаа. За хорт хавдар олон улсын ICT 10 дугаар ангиллаар болохоор C34 гэсэн оншоор тэмдэглэгддэг байгаа. За уушны хорт хавдар бол ерөнхийдөө том бүлэг 2 бүлэгт орж хуваагддаг. Үүсэж байгаа эсийн бүтцээр жижиг эсийн бус. Жижиг эсийн өмнө бол харьцангуй ховор 10-аас 15% тохиолддог бол жижиг эсийн бус өмнө бол 80-аас 85% харьцангуй элбэг тохиолддог ийм хавдар байгаа. За жижиг эсийн бус хавдар дотор нь болохоор булчирхаалын эсийн хавдар, автгай очир эсийн хавдар, том эсийн хавдар, карциноид төмөр буюу карциноид төмөр дөрвөн том бүлэг болгож ангилдаг. Эдгээрээс хамаарат дараагийн химийн өвөрмөц эмчилгээний аргууд сонголт нь өөр байдаг. За уушны хавдар дэлхийд дахинд ямар байна гэхээр 2019 онд бол уушны хавдар бол тохиолдлын тоогоор 1-р, нас баралтын түвшингээр 1-р байсан бол 2020 онд бол өхний хавдрын дараа орж ирсэн. Гэхдээ тохиолдлын тоогоор 2,200,000 тохиолдол бүртгэгдсэн боловч нас баралтын тоогоор маш өндөр буюу 1-р сая 800 орчим мянган хүн уушны хавдрын үед бас нас барсан байдаг. Тэгэхээр энэ маань тохиолдол өндөр байгаа, мөн нас баралт өндөр байгааг шууд харж байна. Харьцуулаад нөгөө тийш нь харах юм бол өхний хавдар тохиолдлын тоогоор 1-р орж байгаа боловч нас баралтын түвшингээр 5 дугаар байранд орж байгаа. Тэгэхээр эрт илрүүлж чадвал энэ хэмжээний үр дүн өгч нас баралтын түвшинг өндөр хэмжээгээр бууруулах юм боломжтой гэж үздэг. За Монгол улсын үед уушны хорт хавдар нь тохиолдлын тоогоор 3 дугаарт, нас баралтын түвшингээр мөн 3 дугаар байранд ордог. Онцлогдож байгаа үе шатны хувьд бол бараг 90-с дээш хувь нь 90 орчим хувь нь бол хожим үед онцлогддог гэж үзэж байна. За сүүлийн 3 жилийн хавдар судлалын үндэсний төвд онцлогдсон уушны хорт хавдрын тохиолдлыг насны бүлгээр нь ангилж үзэх юм бол за 45-аас дээш наснд бол ерөнхийдөө тохиолдож эхэлж байна. 50
буюу түүнээс дээш наснд бол тохиолдолд эрс нэмэгдэж байгааг харж болж байна. За үе шатны хувьд аваад үзэх юм бол сүүлийн 3 жилийн хугацаанд 88-аас дээш хувь нь бол 3 4-р үе шат буюу хожим үе шатанд онцлогдож байгааг харж байна. Тэгэхээр бид энэ төвшинг бууруулах 60 боломжтой бол 60% хүртэл бууруулах ийм боломж байгаа гэж үзэж байгаа. Ер нь бол дэлхийн эрт илрүүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн улс орнуудад бол энэ төвшинг бол 60 хүртэл бууруулж чадсан ийм үзүүлэлттэй байдаг. За эрсдэлт хүчин зүйсийн үед бол бид бүгдээрээ мэднэ. Хортой хавдарт бол бид нар сэргийлж болох эрсдэлт хүчин зүйсүүд, сэргийлэх боломжгүй эрсдэлт хүчин зүйс гэж хоёр бүлэгт ангиж үзээд сэргийлэх боломжгүй эрсдэлт хүчин зүйсд нь юу ордог вэ гэхээр нас, хүйс, удамшил, гений өөрчлөлт, анхдагч уушгины эмгэгүүд гэдэг маань одоо хүүхэд наснд олсон эсвэл төрөлхийн уушгины эмгэгүүд бол орж байгаа. Тэгвэл сэргийлж болох хүчин зүйсд нь юу ордог вэ гэхээр тамхиталт, дам тамхиталт, мөн ажлын нөхцөл, агарын бохирдол, мөн хүнсний хэрэглээ гэх мэтчилэн зүйлсүүд бол хоёр сэргийлж болох хүчин зүйлсүүд ордог. Тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр уушны хортой хавдрын үндсэн шалтгаан бол тамхи, бүгд мэднэ. Тамхи дангаараа уушны хавдрын 90% уушны хавдар үүсгэх эрсдэл хүчин зүйл болдог бол тамхи дангаараа өөр бусад төрлийн бүх бие махбод бүх өөр эртний хавдрууд айрас, улаан хоолой, ходоод, хөөх, эмэгтэйчүүдийн хавдрын үндсэн нөлөөлөх хүчин зүйлийг 30% дангаараа эзэлдэг. Тэгэхээр тамхиталт бол яалтчгүй хортой хавдрын үндсэн шалтгаан гэдэг бол бид эндээс харж байна. За эрт илрүүлгийн алгоритм гэдэг. За хавдар судлалын үндэсний төв ч гэлтгүй ер нь дэлхийн олон улс оронд бол нэгдсэн нэг гайдлайн буюу удирдамжийг баримталдаг. Европын холбоо, Азийн нийгэмлэгүүд улс орон болгон өөрсдийн хавдрын нийгэмлэгүүдтэй тэдгээр нь тухайн бүс нутагта тохирсон нийтлэг хэрэглэгддэг ийм удирдамжийг боловсруулж хурлаараа шийдвэрлэж энийг баримталж ажилладаг байгаа. Хавдар судлалын үндэсний төвд болохоор үндэсний хавдрын нийгэмлэг гэж байдаг. Ихэвчлэн Европын холбооны улсууд болон Азийн зарим улсууд орсон ийм удирдамжийг баримталж ажилладаг. Энэ удирдамж дээр юу гэж байдаг гэхээр улаан хоолой уушгины хорт хавдрын эрт илрүүлгийн алгоритмыг дараах байдлаар бол тодорхойлсон байгаа. За эхлээд мэдээж эрсдлийн үнэлгээ гэж байна. Эрсдлийн үнэлгээ гэдэг маань харьцангуй эрүүл гэдэг маань ямар нэгэн хавдрын шинж тэмдэггүй өвчтнүүдийг дараах шалгуураар эрсдлийн 3 бүлэг болгон ангилдаг. Үүнд тамхины хэрэглээ, мөн ажлын нөхцөл, хавдрын өгүүлэмж өмнө нь ямар нэгэн өөр төрлийн хавдар, уушгины хавдраас өөр төрлийн хавдраар өвдөж эсэх, мөн удамшлын өгүүлэмж, дам тамхиталт, тэгээд анхдагч уушгины эмгэгүүдтэй эсэх, за өмнө нь уушгины хавдрын эмчилгээ хийгдсэн идэгсэн. Энэ бүлэг шалгуураар эрсдлийн үнэлгээгээ хийгээд дараах 3 бүлэгт бол ангилж үздэг. За өндөр эрсдэлтэй бүлэгт хэн ордог вэ гэхээр 50-аас дээш насны хинч орж болно. Гэхдээ 50-аас дээш насны хүн ам дундаа 30 жил хүртэл 30 буюу түүнээс дээш жил өдөрт нэг хайрцаг тамхи татсан ийм хүнийг бол өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа. Мөн дээрх 30 жил буюу түүнээс дээш жил тамхи татаад гарсан эхний 15 жил гараад 1 жил болж байгаа, гараад 5 жил болж байгаа, гараад 10 жил болж байгаа. Энэ бүлэг хүмүүсийг бол өндөр эрсдэлтэй бүлэг гэж эхний бүлэгт авч үзэж байна. Эсвэл саяны бүлгээс тусдаа 50-аас дээш настай боловч 20 хайрцаг жил буюу өдөрт нэг хайрцаг тамхиг 20 жил тасралтгүй татсан хинэгэн мөн нэмэлтээр өөр эрсдэл өмнөх нөгөө эрсдлийн үнэлгээнд орсон бусад хүчин зүйлс жишээлбэл ажлын нөхцөл байт юм, удамшлын ананаас байт юм тий. Энэ бүлэг хүмүүс энэ эрсдлийг нэмж үнэлээд дээрх 2 бүлэг хүмүүсийг бол өндөр эрсдэлтэй бүлэг гэж үзээд эрт илрүүлгийн хөтөлбөрт хамруулах шаардлагатай. Дунд эрсдэлтэй бүлэгт юу арах вэ гэхээр 50-аас дээш настай 20 жилийн турш өдөрт нэг хайрцаг тамхи татсан иргэн эсвэл 20 жилийн турш дам тамхиталтанд өртсөн ийм иргэнийг оруулж байна. Бага эрсдэлтэй бүлэг бол мэдээж ойлгомжтой 50-аас доош насны 20-оос бага хайрцаг жил тамхи татсан ийм бүлэг болгон ангилдаг байна. За дунд зэргийн эрсдэлтэй бүлгийг болохоор заавалжгүй эрт илрүүлгийн буюу тэр бага тунд компьютер томографийн шинжилгээнд хамруулалгүйгээр хяналтандаа байлгаж
жил болго рентген шинжилгээгээр хянах юм завраг өгдөг бол бага эрсдэлтэй бүлгийг бол заавалчгүй шинжилгээнд хамруулах шаардлагагүй гэж үздэг. За эртэлрүүлгийн шинжилгээнд дээр бага тунд компьютер томографи шинжилгээ гэж байгаа. За манад бол ерөнхийдөө уушны хортой авдрыг эхний ээлжинд одоо 1-2 дахь шатлалын эмнэлгүүдэд бол рентген шинжилгээгээр үнэлж дараагийн шийдэл рүүлгээж байгаа. Рентген шинжилгээ хийгээд шаардлагатай бол компьютерийн шинжилгээ хийж. Тэгтэл өндөр хөгжилтэй орнуудад одоо эртэлрүүлгийн хөтөлбөр амжилттай хэрэгжсэн уушны хортой авдрын асууралтыг бууруулж чадсан улс орнуудад ямар багажийн шинжилгээг санал болгодог гэхээр бага тунд компьютер томографи шинжилгээг бол санал болгодог. Тэгэхээр энэ шинжилгээний аргын талаар бол төр сонирхлооны салбарынхан бол илүү нарийн ярих бах. Гэхдээ уушны хортой авдрын эртэлрүүлгийн шинжилгээний үндсэн одоо шинжилгээний арга бол бага тунд компьютерийн томографи шинжилгээ юм а гэдгийг бол дэлхийн тахинд бол хүлээн зөвшөөрсөн, ашиглаад эхэлсэн. Монгол улсын хувьд болохоор миний санаж байгаа 3-аас 4 газар бол энэ шинжилгээг бол хийж байгаа. За хамгийн сайн үр дүнтэй хийж байгаа нь бол Орхон аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төв дээр бага тунд компьютер томографи аппаратыг хийдэг. Энэ нь бол хортой авдрын, уушны хортой авдрын эртэлрүүлэгт бол маш одоо мэдрэг чанар өндөртэй ийм шинжилгээний арга байдаг. За саяны шинжилгээний арга бол яг л одоо компьютерийн шинжилгээнд орж байгаатай ижил багаж ашиглагддаг. Гэхдээ тохируулга болон бусад нарийн өөрчлөлтүүдийг хийснээр 10 минутанд нэг өвчтнийг бол шинжилгээнд хамруулах боломжтой. Тэгэхээр олон хүнийг ажлын цагтаа багтааж бол шинжилгээнд хамруулах хүчин чадалтай. Уушны хортой авдрын үед бол эртэлрүүлгийн маш өндөр үр дүнтэй, мэдрэг чанар сайтай ийм шинжилгээ юм а. За үнэхээр одоо байгаа бололцоонд тулгуурлаад 1-2 дахь шатлалын одоо аслагдсан бүс нутгуудад бол рентген шинжилгээгээр бол бас хянж болох юм а. Гэхдээ мэдээж одоо үр дүнгийн хувьд, мэдрэг чанарын хувьд бол компьютерийн шинжилгээг бол гүйцэхгүй гэдгийг бол аль биесээр хэлмээр байна. За хэрвээ рентген шинжилгээнд дээр ямар нэгэн өөрчлөлт илэрсэн тохиолдолд компьютер томографийн шинжилгээг үзүүлэх юм а. За жирийн компьютер томографийн шинжилгээнээс бол бага тунд томографийн шинжилгээ нь бол туяаны ачаал бол 90% бага гэсэн. Туяаны хордлого маш бага үүсгдэг гэсэн үг. Тэгэхээр энэ маань даваа тал болдог байна. За уушны хавдрын онцлогоо ерөнхийдөө зарчмын хувьд эртэлрүүлэг болон одоо зорилт бүлэгтээ цэжний рентген зураг болон бага тунд компьютер томографийн шинжилгээ хийсний үндсэн дээр тооцоогчтой цэжний компьютер томографи шинжилгээ хийн. Үүний дараа эмгэг өөрчлөлтийн байрлал, хэлбэр, хэмжээнээс хамаарат эдисэн шинжилгээ авах одоо заалт гарч ирдэг. Эдисэн шинжилгээг бол дараах 3 аргаар хийдэг. Нэгдүгээрт уушиг дурандх аргаар төвийн барилттай уушны хавдрын үед бронход нэвтсэн ийм хавдрын үед бол уушиг дурандх аргаар хэрвээ захын байрлалтай гаднаас хатгалт хийж биопси хийх боломжтой бол компьютер хяналтын доор эдисэн шинжилгээ хийн. 3 дахь арга нь бол дурангийн аргаар захын байрлалтай үсгүрт мэс засал хийж гэсэн үг. Эд авч эдисэн шинжилгээ хийж одоо оншиг бол баталдаг. Дээрх одоо ажилбаруудын дараагаар эдисийн бүтэц хавдрын төрлөөс шалтгаалan дараагийн эмчилгээний аргуудыг бол сонгодог. Тэгэхээр зураг хараад зөвхөн хавдар гэсэн одоо бол оншиг бол тавьдаггүй. Заавал эдисэн шинжилгээгээр баталж эсийн онцлог тохирсон хийм болон туяа өрнөц эмчилгээний аргуудыг бол хийдэг. За шинжилгээнүүд дээр яаж дүгнэлт өгөх вэ гэдэг. За мэдээж эрсдэл бүлгийн хүн амдаа саяны хэлсэн рентген шинжилгээ болон бага тунд компьютер томографийн шинжилгээ хийн. Тэгэхээр аль ч тохиолдолд ямар ч хэлбэр хэмжээтэй тооны хувьд хэд ч үж болно. Зангила, голомт, эмгэг өөрчлөлт, үүсгэр, нэвчтэс аль нь ч илэрсэн тохиолдолд 3 дахь шатлалын эмнэлэг рүү илгээх шаардлагатай. Яагаад гэвэл эрсдэлт бүлэг учраас ер нь эрсдэлт бүлгийн хүн амд уушны зангилаа тодорхойлогдвол 80-аас дээш хувь нь хартай авдар байх эрсдэлтэй гэж үзээд 3 дахь шатлалын эмнэлэг рүү шилгээд илгээдэг ийм зарчимтай. За саяны одоо бага тунд компьютер томографи шинжилгээнд гарсан зангилаануудыг хэмжээ болон бүтцээр нь одоо эрсдлүүдийг бас үнэлдэг. За энэ бол мэдээж нэг төр сонирхлооны эмчийн одоо дүгнэлт гарах ёстой. Гэхдээ бид нарт одоо хавдрын эмчнэрийн хувьд болохоор зарчим байдаг. Хэмжээ, хэлбэр,
бүтцээс нь хамаарат хяналтын хугацаа болон эдийн шинжилгээ хийх хугацаагаа бид нар тодорхойлдог. Хяналтын шинжилгээ бол багадаа 3 сар, дээдлэн жилийн хугацаатай байж болдог. 3 сар, 6 сар, 9 сар, 1 жилийн хугацаатайгаар бол хяналтуудыг хийдэг. За, дээрх зургаас харж болно. Гэхдээ энэ одоо нэг хяналтуудыг бол одоо аслагдсан бүс нутгуудад бол биш, авдар судлалын үндэсний төвдөр хийгддэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Юуны эрсдэлрүүлгийн хөтөлбөрт бол энэ одоо нэг зарчмыг бол баримталж болохгүй. Яг тэгэхээр энэ бол эрсдэлт бүлгээ хүлээж аваад шинжилгээ хийж байгаа учраас бид эцсийн анш хүртэл нь хүлээх шаардлагагүйгээр шинжилгээнүүдээ хийдэг байгаа. За, шинжилгээндээ дүгнэлтээ өгчөөд хэрвээ 2 мм гэдэг 2 см хүртэл 2 см-аас бага хэмжээтэй байх юм бол бид нэр өчтнөө 6 сараас 1 жилийн хугацаатаар дээр компьютерийн шинжилгээгээр хяндаг. 2 см-аас дээш байх юм бол 6 сар тутамдаа энэ хугацаа бүр 3 сар хүртэл байж болно. Мэдээж 2-3 см, 4 см эдийн шинжилгээ хийх боломжтой өсгөр байх юм бол бид нар эдийн шинжилгээгээр оншийг батлна, эсвэл үгүйсгэнэ. Ингээд хяналтын хугацаагаа тооцдог. За, эргэн дүүх зөвлөгөөний хувьд мэдээж эрсдэлт бүлэг анхан шатны нэгжүүд дээр бол хийгдэнэ. Өөрөх сумдын эмнэлгүүд дээр багийн эмчнэр эрсдэлт бүлгээ саяны дээрх зарчмын дагуу илрүүлээд дүрс онцлогооны шинжилгээ хийх шаардлагатай. За, 50-аас дээш насны 30 хайрцаг жил, өдөрт 1 хайрцаг тамхиг 30 жил татсан иргэнийг 2 дахь шатлалын эмнэлэг рүү явуулж эрентген шинжилгээ, боломжтой бол бага тунд компьютер томограф энэ шинжилгээ хийгээд ямар нэгэн өөрчлөлт илрээгүй тохиолдолд дахин одоо 6 сараас жилийн хугацаатай дахин шинжилгээг давтан хяналтандаа байлгана. Хэрв саяны бүлэг хүмүүст дээрх шинжилгээнүүдийг хийгдээд ямар нэгэн зангила, голомт, эмгэг өөрчлөлт үүсвэр, нэвчтэс аль нь ч илэрсэн тохиолдолд 3 дахь шатлалын эмнэлэг рүү илгээх ийм зарчимтай шүү. За, хууль эрх зүйд Монгол Улсын хэмжээнд бол хавдрын эрсдэлрүүлгийн хөтөлбөрүүд хэрэгждэг. За, өнөөдрийн байдлаар хөх, улаан хоолой, эмэгтэйчүүд улаан хоолой ходоодны хорт хавдрын эрсдэлрүүлгийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Одоогоор уушны хорт хавдрын эрсдэлрүүлгийн хөтөлбөр бол хэрэгжиж эхлэегүй байгаа. Цаашид энэ талаар анхаарч эрсдэлрүүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж найдаж байна. За, анхаарал хандуулсанд баярлалаа.